Монгол Улсын засгийн газар хилийн чандад амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах, нийгмийн баталгааг хангах хүрээнд монгол иргэд олноор ажиллаж амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлцээрийг байгуулан ажилладаг. 2025 онд нийгмийн хамгааллын хоёр талт хэлцээрийн хүрээ өргөжлөө. Монгол улс, Оросын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс, Унгар улс, бүгд найрамдах Польш улс, бүгд найрамдах Турк улс, бүгд найрамдах Чех улстай хэлцээр байгуулсан. Энэ онд бүгд найрамдах Казахстан улстай байгуулах нийгмийн хамгааллын хэлцээрийг улсын хурлаар хилцүүлэн батлуулсан нь 7 дахь улс боллоо. Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах тухай хууль батлагдаж хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон бүгд найрамдах Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцоолж өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол улсын иргэд бүгд найрамдах Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах юм а. Улсын хурлын нийт гишүүдийн олонх тэмцсэн тул тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг эцэсэн баслан тооцлоо. Австралийн холбооны улстай нийгмийн хамгааллын хэлцээр байгуулахаар 2024 оноос ажиллаж байгаа бөгөөд талууд Улаанбаатар хотноо 2025 оны 11-р сарын 10-наас 13-ны өдрийн хооронд биежилсэн хэлэлцээ хийсэн. Тус улсад гэхэд Монгол улсын 22,000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна гэх албан мэдээлэл бий. Мөн бүгд найрамдах Австри улстай байгуулах нийгмийн хамгааллын хэлэлцээрийг улсын хурлд өргөн барихад бэлэн болсон бөгөөд Оросын холбооны улстай байгуулсан нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээрийг шинжилэн байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх зорилтын хүрээнд цахимаар үзүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээний тоог нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын үйлчилгээг эрчимжүүлж, хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг портал цэг даатгал цэгмэн системээр цахимаар авч шийдвэрлэдэг боллоо. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цоцлох үйл ажиллагааг иргэний харьяаллын эрүүл мэндийн магадлах зөвлөлд тогтоодог байсныг санамсаргүй төврийн аргаар өөр аймаг дүүргийн эрүүл мэндийн магадлах зөвлөлд тогтоох боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод хяналт тавих боломжтой болж байна. Хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ноогдлаа шиг төвлөрсөн. Монгол улсын иргэн бүрд хуваарлж нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн ноогдлаа шиг бүртгэлээ. 2025 оны эхний хагас жилийн байдлаар үндэсний баялагын сангийн нэг сан болох хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөг шинээр төвлөрлөө. Ингэснээр Монгол улсын нэг иргэн 36.3 мянган төгрөгийн хүүгийн орлого ногдож, эхний хагас жилийн байдлаар иргэн бүр 175 мянган төгрөгийн хуримтлалтай боллоо. 2025 оны сүүлийн хагас жилд мөн бид дахин баялагийг ард түмэнд хуваарлаж иргэн бүр хуримтлал нь нэмэгдэх юм а. 2022 онд эхэлсэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн шинэ барилга энэ онд ашиглалтанд орлоо. 4800 м2 талбай бүхий 8 давхар энэхүү барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн мэрэгчлэр шалтгааллах өвчин судлалын эмнэлэг, хувийн хамгаалах хэрэгслийн сорилтын лаборатори болон захиргааны нэгжүүд нэг дор төвлөрч үйлчилгээний чанар хүртээмж сайжрах нөхцөл боломж бүртлээ. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2025 онд улсын цэвийн хөрөнгө оруулалтаар 99 нэр төрлийн 298 тонн хөрөмжийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвд худалдаа авч өглөө. Ингэснээр хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, мөн хөдөлмөрийн эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгааллах өвчний эрсдлээс хамгаалах зэрэг үйл ажиллагааны хүрээнд өргөжин тусламж үйлчилгээ авах чанар хүртээмж 3 дахин нэмэгдэх юм а. Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг иргэдийн хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн хүртээмж 3 дахин нэмэгдлээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлгийн чанар сайжирч өндөр эрсдэл бүхий 224 мянган хөдөлмөр эрхлэгчид хүрэх тусламж үйлчилгээ үндэсний түвшинд өргөжлөө. Клиник лабораторийн хүчин чадал 3 дахин өсөж, химийн бодис дуртөгч ажилтнуудын биодежид хорт бодис тодорхойлох, биологийн мониторингийн шинжилгээ хийж, хурц ба архаг хордлогыг илрүүлэх боломжтой боллоо. Орчин үеийн онцлогооны тоног хөрөмжүүд нэвтэрч онцлогооны наривчлал хурд дэвшиллээ. Сэргийн засах тусламжийн шинэ тасаг байгуулж мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан 3000-аас дээш иргэнд сэргийн засах тусламж үйлчилгээг хүргэнэ. Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлгаа лаборатори ашиглалтанд орсноор ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний бүрдэмж 2 дахин нэмэгдэж, химийн бодисын хордлогын шалтгааныг илрүүлэх чадвар сайжирлаа.
Монгол улсад хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж үзсний 100 жилийн 2025 онд тохиолоо. Түүхэн ойн хүрээнд хүүхдийн эрхийг хангах, хамгааллыг сайжруулах, хөгжил оролцоог дэмжих олон арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Үүний нэг нь хүүхэд хайр ирээдүйн үндэсний чуулган байлаа. Манай улсад 0-18 хүртэлх насны 1,280,000 гаруй хүүхэд бий. Монгол хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, үнэт зүйл зорилгын талаар өөрсдийнх нь санал шийдлийг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх, цаашид батлагдах төрийн хууль тогтоомжид тусгуулах зорилготой. Хүүхдийн үндэсний чуулган 21 аймаг 9 дүүргээс 800 гаруй төлөөлөл оролцож үзэл бодлоо илэрхийллээ. Хөгжих орон зай байх юм бол маш олон бид нар одоо хүний төсөөлж чадахгүй амьсдыг бол гарах боломжтой гэж бодож байна. Эхлээд анхаарах ёстой асуудал нь гэр бүлийн асуудал гэж бодож байна. Гэр бүл нь амар амгалан гэр бүл нь асуудалгүй эцэг хүүхдүүдтэйгээ хоорондоо ойлголцдог хаад дараагийн нэг сургууль захим орчин гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсүүд дээр цэгцрээд ирнэ гэж бодож байна. Томчууд маань хүүхдүүддээ зөв үлгэр дуур аял болоод эерэг мэдээллийг түгээцгээе гэж уриалмаар байна. Хамгааллын тухай 2024 оны 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. За нийтдээ одоо 4 журам стандарт 15 юм актыг бол батлаад байна. За үүнээс бол 6 стандарт батлагдсан байгаа. За 2 дүрм, 2 аргачлал, за бусад одоо үйлчлэгийг илүү нарийн процессыг зохицуулсан журмууд ингээд батлагдсан хэрэгжиж байна. За бидний зүгээс батлагдсан хууль болон 4 журам стандартыг одоо гол хэрэглэгч буюу одоо хүүхд төрлийн нийгмийн ажилтнууд, хүүхд хамгааллын мэргэжилтнүүд, боловсролын чиглэлийн одоо нийгмийн ажилтнууд гэх мэтчлэн яг энэ одоо өргөн хүрээнд энийг ашиглах стандарт 4 журмуудаа бол олон нийтэд сурчлага таниулах, за мэргэжлүүдийг сургаж чадахжуулах, за энэ дотроос хамтарсан багийн гишүүд, хүүхд эрхийн хувь зүйн хорооны гишүүд, хүүхд эрхийн улсын байр цагчдыг сургаж чадахжуулах зэрэг ажлууд бол одоо бас энэ онд хийгдсэн. Манай улсад 2019-оос 2024 оныг харьцуулахад гэрлэлт 29%-аар буурсан бол гэр бүл цуцлалт 5%-аар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 5 жил тутам хийдэг гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал өөрчлөлт судалгааг 2025 онд шинээр хийлээ. 2025 онд бол Монгол гэр бүлийн хэв шинжийн судалгааг хийсэн байгаа. Судалгааны үр дүнд бол 29 орчим хоёрыг бол үзэл бодлын одоо үл ойлголцлоос өссөн шалтгаан үүсэж байна. За 25 орчим хоёрыг бол согтууруулах умдааны хэрэглээн суулж ингээд зөрчилдөг юм байна. За 22% бол харилцан үл ойлголцох энэ харилцааны асуудал орж ирж байгаа. За дараа нь бол 21 орчим хүн бол мөнгө санхүүгийн одоо бэрхшээлээс болж ингээд зөрчилдгөө гэсэн юм үр дүн гарсан байгаа. Тийм учраас гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас гэр бүлийн хөгжлийн тухай хуулийг боловсруулсан байгаа. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2025 оныг салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Монгол улсад 111 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 15.3 мянган хөдөлмөр эрхлэж байна. Баруун бүс, хангаан бүс, одоо төвийн бүсийг хамарсан. За мөн Улаанбаатар аймагт Улаанбаатар хоттой бол хөдөлмөр эрхлэлтийн цог зарга хэмжээг зохион байгуулж нийтдээ 4500 иргэд бол оролцож үйлчлэг авсан байгаа. За энэ үйлчиргийн хүрээнд бол бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс сурчлах, борлуулах, мөн одоо хөдөлмөр эрхлэлт ажилд зуулчлах, за мөн одоо бусад одоо төрийн үйлчлэгийн толгон зуршлах ажлуудыг энэ хүрээнд хийж ажилласан байгаа. Манайхаас 7 хүүхэд ажлын байранд гарсан байна. Тэгээд хамгийн ихтэй 6 жил ажиллаад, хамгийн багтаа 3 жил ажиллаад, саяхан нэг охин маань ажлын байр дээр гараад ажлаа амжилттай сайхан явж байна. Манайх яг арсын үйлдвэрлэл хийгээд ерөнхийдөө бол 10 гаруй жил болж байна. За манайх одоо ерөнхийдөө бол 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүн дотор яг голлох нэрийн бүтээгдэхүүн цүнх, дөрөвч, бүс гэдгээр үйлдвэрлэж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйл буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн тухайд заалтын хэрэгжилтийг хангуулах нөхцөл байдлыг тогтоох зорилгоор улсын хэмжээнд үзлэг шалгалт зохион байгууллаа. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 25 ба түүнээсээс ажилтнтай төрийн, хувийн болон гадаад хөрөнгө оруулалттай 1018 аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтийн байдалд улсын үзлэг зохион байгуулсан. Дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад нийт 61262 ажилтан ажиллаж байгаагаас 3209 буюу 5.2%
2% нь хөдөлгөөн бэрхшээлтэй ажилтан ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 25-аас дээш ажилтнтай 6885 аж ахуйн нэгж байгууллагууд бүртгэлтэй байна. Дээрх байгууллагуудаас 5041 нь хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн 144-ийн 2 дахь заалтыг хэрэгжүүлдэггүй буюу хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилт хангалтгүй байгааг дээрх улсын үзлэгийн дүн мэдээ харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд таны бүртгэл цогц мэдээлэл төслийг эхлүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны иргэдийн цахим бүртгэл судалгааг 2 үе шаттай зохион байгуулж 62 мянган иргэнийг хамруулсан. Тэдний онцлог хэрэгцээ, ур чадварт суурилсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэхэд энэ судалгаа чухал ач холбогдолтой юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний халамжийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг 20% буюу 80 мянган төгрөгөөр, асаргааны болон бусад халамжийн тэтгэврийг 8.6%-аар нэмэгдүүлэхээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд тусгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн тэтгэмж бусад үйлчилгээнээс нэг ч төгрөг асаагүй. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэн авдаг тэтгэмжийг 20% нэмэгдүүлсэн. 2024 оны тоо мэдээгээр Монгол улсад нийт 14609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Сургууль цэцэрлэгт хамрагддагч сэргээн засах үйлчилгээ, асаргаа, совилгаа шаардлагатай олон хүүхэд бий. Тэдгээр хүүхдэд хөгжлийн бүх талын үйлчилгээг хүргэх 12 дэмжих төв байгуулагдсан ажиллаж байна. Ер нь энэ дэмжих төвийг олноор байгуулах нь маш ач холбогдолтой. Олон хүүхдүүд гэртээ чойртой байхгүй энд ирээд хөдөлмөр засал, хөдөлгөөн цэцэлтэй орж ийн, бас нийгэмшиж ийн тодорхой хэмжээгээр эцэг эхүүд ч гэсэн ажил хийх нөхцөл боломжоор хангагдаж байна. Яг үнэндээ хүүгээ өвдөхөөс өмнө маш идэвхтэй ажилдаг байсан. Тэгээд өвдөд яалтчгүй нэг хүн гэртээ суугаад хүүхдээ харах шаардлагатай болдог. Тэгэхээр гэрийн санхүү эдийн засаг бол бүр ингээд навс унд юм байна лээ. Одоо манай нөхөр ганцаараа ажиллаж байгаа. Би хүүхдээ яг нэг бусад хүүхд шиг дархлаа нь сайн биш, бас хаяа ингээд өгдөх магадaltaй учраас яг бүтэн цагийн ажил бол би одоо хийж чадахгүй байгаа. Гэхдээ миний сэтгэл зүй хамаагүй сайжирч байгаа байхгүй. Тэгэхээр би хүүхдтэйгээ харилцах харилцаа маань нэгдүгээр сайжирч байгаа. Хоёрдугаарт ядаж надаж цагийн ажил эсвэл интернетээр хийх ажил, өөрийн санаа бодлоо гаргаад бичээ тайвшрах ийм цаг гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ санхүүгийн хувьд ч тэр ээжийн сэтгэл зүйд ч тэр хүүхдийн сэтгэл зүйд ч тэгээд нөгөө гэр бүлийн сэтгэл зүйд маш чухал юм байна. Бид нэр 9 сард гарааны үнэлгээ хийгээд 12 сард акцийнхаа үнэлгээ хийгээд эцэгчүүдэд танилцуулах түүхчүүдээр гарсан акцийг эцэгчүүд хараад бүр манай хүүхд ийм боломж юм бид нэр ингээ бодоогүй. Ерөөсөө л ийм зүйлийг бид нэр хүсэжсэн. Гэхдээ яг ийм болно гэдэг боломжийг бид нэр бодож байгааг болохоор үнэхээр итгэж чадахгүй байна гэсэн тийм сэтгэлүүдээ хэлж аваад бид нарт маш их урам зориг өгсөн. Цаашдаа мэдээж хүүхдүүдэд илүү их боломжийг өргөдүүлнэ те. Энгийн сургууль цэцэрлэгтээ явуулна. Цаашдаа энэ хүүхд өөрөө бие дагаа явах чадвартай болно гэсэн урам зориг бид нарт болон манай байгууллага ажилчдад бол маш их төрсөн. Бүтээмжийн мастер төлөвлөгөө Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд засгийн газраас эх 5 жилд боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах зорилт дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Азийн бүтээмжийн байгууллага Монголын бүтээмжийн холбоотой хамтран ажиллаж, үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсрууллаа. Нэмэлт хэлэлцээрийг бүртгэлээ. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуваар багш эмч нарын зүгээс тавьсан нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу хэлэлцээг үе шаттай хийсэн. Боловсрол шинжилгээ ухааны яам болон Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлийн холбооны хооронд 2024-өөс 2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийг хянаж 11-р сарын 3-ны өдөр эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлийн холбоо болон Монголын хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд 2024-өөс 2026 онд байгуулсан эрүүл мэндийн салбарын 2024-өөс 2026 оны хамтын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийг 2025 оны 11-р сарын 13-ны өдөр тус бүртгэлээ. Хүнстэй жилийн дэмжлэг үзүүлэх журмыг шинжилв. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 9-р сарын 26-ны өдрийн
А186 дугаар тушаалаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэгч урмыг шинжилэн батллаа. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдах өрхийн босго оноо 180 болсон. Мөн эдгээр өрхийн гишүүдэд сард олгох дэмжлэгийн хэмжээг нэг хүүхдэд 8,000 төгрөг байсныг 12,000 төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16,000 төгрөг байсныг 20,000 төгрөгөөр тус шинжилэн тогтоож энэ оны 12 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэллээ. Ахмад насны урт хугацааны тусламжийн тогтолцоо бүрдүүлэх төсөл эхлүүлв. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ахмад насанд үзүүлэх тусламж үйлчилгээ тогтолцоог хөгжүүлэх нь техник тусалцааны төсөл болон бусалдгүй тусламжийн төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд Монгол улсад Ахмад насны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийж, замын зураглал гаргах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгоход дэмжлэг үзүүлж, хот хөдөөгийн 7 төвийг тоног төхөөрөмжөөр хангах, олон улсын туршлагаас суралцах, чадвах бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах юм.